Улсын их хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын орооны хуралдаанаар сэтгцэн эрүүл мэндийн тухай хуулийн шинжилэлтэн найруулга болон сэтгцэн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингү басанд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх хэсэг шийдсэн. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 орчим хувийг сэтгц зан үйл эмгээг эзэлж байсан бол энэ нь 2020 онд 15% болж нэмэгдэх магадaltaй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тооцоолжээ. Эрүүл мэндийн яамны төсвийн 2 орчим хувийг сэтгцэн эрүүл мэндийн салбарт зарцуулдаг байна. Үүнээс 60 орчим хувийг хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээнд зарцуулдаг байна. Чар хад гэдэг ингээд бидний дунд ярьдаг домог болчихсон ганц юм эмнэлгийг яриад байдаг. Тэрийг бол очиж үзээгүй хүн бол нэг тийм том хуаран гэж төсөөлөд байдаг. Тэгээ ийм байдалд цаашдаа бид нар төр сэтгцэн эмнэлгийг эмчилнэ гэдэг ингэх юм бол гэр бүлд бол тэр маш хүнд тусдаг. Тэр хүн шар хад явцсан гэлээ энэ хүн ингэчдгийн гэлээч гэдэг юм уу. Тэр хүн цаашид нийгэмшигт нь маш хүнд тусдаг. Ийм учраас энэ хүнийхээ цаашдын нийгэмших хамгийн гол нь гэр бүлийнх нь энэ эмгэгтэй хүнтэйгээ сэтгэл зоохгүй харьцах энэ боломжийн хуулинд ямархуу байдлаар тусгагдчих. Нэгдсэн эмнэлгүүд дүүргийн төвүүдэд бол шинээр энэ кабинетуудыг бий болгож байгаа нь бол сэтгцэн эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх бас даамжруулахгүй бах цаашд нь бол олон нөлөөтэй арга хэмжээнд бол шинээр зохион байгуулж байгаа. Хүн сэтгэлийн дарамтаас гардаг өөрийгөө чөлөөлдөг хүн төрлөختний олон мянган жил хэрэгжилж ирсэн тэр олон сайхан аргуудыг энэ олон бид энэ төвүүдэр нээж байгаа сэтгцэн эрүүл мэндээр бол бие болоо сэтгэлийн нэмжилдэг энэ хосломол эмчилгээний үр дүнг бол цааш нэвтрүүлнэ гэж ингэж бодож байгаа. Манай улс 2000 онд анх сэтгцэн эрүүл мэндийн тухай хуулийг батлаж байсан 10 гаруй жилийн хугацаанд нийт хүн амын дунд сэтгц зан үйл эмгэгийн тархалт болон амиа эгүүдэх тохиолдол буурахгүй байсаар байгааг албаны хүмүүс хэлж байна. Тухайлбал 10,000 хүнд ногдох сэтгц зан үйл эмгэгийн тохиолдол 2000 онд 7743% байсан бол 2010 онд 112.9% ботлоо нэмэгдэжээ. Одоогоор манай улсад сэтгц зан үйл эмгэгтэй 22 гаруй мянган хүн эмнэлгийн идэвхтэй хяналтанд нэмчлэгдэж байгаа. Мөн хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгцэн эмгэгтэй хүмүүс 15 орчим хувийг эзэлж байна. Өнөөдөр Монгол улсад сэтгцэн эмгэгтэй өвчтөн ямар юм ууж байгаа вэ гэхээр хамгийн хямдхан 30-аас 40 жилийн өмнө гадаад улс орнуудад хэрэглэгдэжсэн жишээ дурдах юм бол галоперидол, амитриптилин гэх мэтчлэнгийн тийм лимнүүд хэрэгжилж байгаа шүү дээ. Энэгээр бол сэтгцэн өвчтөй эмгэгтэй өвчтөн бол эмчлэгдэхгүй зөвхөн шинж тэмдгийн дараа л тэгэл нэг хагас юуны байдалтай байлгадаг ийм нөхцөлд байлгаж идэг. Эмэн дээр бол 488 сая төгрөгийн төсөвтэй. Энэ нь бол 450 ортой стационарыг тэр чигээр нь санхүүжүүлэх. Мөн Улаанбаатар хотын 6,000 өвчтний 3,000 нь бол тасралтгүй им хангадаг. Тэрний төрөөс үн төлбөрөг өгөх юм зарцуулагддаг учраас нэг өвчтөнд энэ юм бол яг төсөв нь бол хүрэлцдэггүй маа. Тийм учраас бид нар яг энэ түрүүний хэлсэн төрөөс тусламж үзүүлдэг 14 төрлийн зайлшгүй шаардлагатай хамгийн хямд үнэтэй эмийг хэрэгэлдэг. Энээс нөгөө эмүүд нь 20 дахин 100 дахин үнэтэй байдаг учраас бид нар авч хэрэглэх эдийн засгийн боломж ерөөсөө хүрдэггүй маа. Сэтгцэн эрүүл мэндийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд мөн энэ салбарт ажиллаж байгаа эмч ажилчдын ажлын нөхцөл, цалин урамшуулалт хангамжийн асуудлыг тусгах, сэтгцэн эмэгтэй иргэдийг нийгэмшүүлэх асуудлыг төлхөө оруулах шаардлагатай байгаа гэдгийг гишүүд онцолж чуулганы хуралдаанаар хэлцгээд эмчлээ.